За үзэгч та бүхэндээ бид ногоон бүсээс дахин холбогдож мэдээллийг хүргэж байна. За өнөөдөр бол хөрсний асуудлыг бол хөндөж ярилцаж байгаа. Тэгэхээр энэ асуудалтай холбоотойгоор яг энэ хөрсний чиглэлээр бас төсөлт хэрэгжүүлж байгаа. За судалгаа хийсэн бас холбогдох албаны хүмүүсээс бид тодруулъя. Танд энэ өдрийн хүргэе. Өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр өнөөдөр бол хөрсний асуудлыг голчлон бас хөндөж явах шиг байна. Тэгэхээр та бүхний хувьд яг энэ хөрсний чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажиллагааны талаар бас мэдээлэл өгвөл. За ДНХ конференцээ байгууллага сүлждөө тэмцэх COP17 энэ талуудын байх хурлын хүрээнд за өнөөдөр Хүлэрт намгийн хамгааллын төслийн үйл ажиллагаагаа танилцуулж байна. За Хүлэрт намаг маань өөрөө энэ хөрсний эрүүл мэнд болоод уур амьсгалын өөрчлөлт, за уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад маш чухал нөлөөтэй экосистемийн нэг бүрдэл хэсэг. Тийм ч учраас бид нар энэ хөрсний эрүүл ахуйн өдрийг тохиолдуулан төслийнхөө үйл ажиллагааг танилцуулах өдөрлөгийг зохион байгуулж байна. Хөрсний эрүүл мэнд гэдээ ярихаар бас зарим хүмүүст мэдээлэл өгч магадгүй. За тэгэхээр яг энэ хөрс эрүүл байснаас мэдээж бид эрүүл хүнс идэх тэр боломж болцооноос бүрдэнэ. Тийм ээ. За хөрс гэдээ ярихаар биднэрт Монгол орны хэмжээнд байгаа нийт хөрсний тухай яригдана. За гэтэл бид нар яг энэ одоо Монгол орны бэлчээр тэр дундаа ус намграх газар дотроо Хүлэрт намаг хэмээх энэ чухал экосистемийн бүрдэлсийг бид нар одоо хамгаалах ажлыг хийж байна. За Хүлэрт намаг хэмээх энэ нэр томьёо Монголд харьцангуй шинэ. За олон нийтийн мэдлэг ойлголт дутмаг, за мөн судалгаа бас багтаа байдаг. За тийм ч учраас бид нар энэ төслийг хэрэгжүүлэхдээ за мөн олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, шинжлэх ухааны үндэстэй суурь судалгаануудыг хийх ажлын хүрээнд за Хүлэрт намгийн хөрсний судалгааны ажлыг бас хийсэн. Тэгэхээр яг энэ судалгааны үр дүнгээр ямархуу одоо юу гэдэг үр дүнгууд ус гарав. За төслийн хүрээнд бид нэр төслийнхөө хэрэгжүүлж байгаа орон нутагт буюу Хувьсгал аймгийн Цагаан улс суманд Хүлэрт намгийн хөрсний судалгааг өнгөрсөн жил хийсэн. За энэ судалгаа хийхдээ газар зүйн геологийн хүрээлэнгийн хөрс судлалын салбарын эрдэмтэн судлаачтай хамтраад хийсэн байна. За энэ судалгаагаар Монгол орны хэмжээнд байгаа Хүлэрт намаг нэлээд дорооджээ гэдэг ийм одоо судалгааны үр дүн гарсан. Гэтэл энэ Хүлэрт намаг маань өөрөө уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, за мөн одоо малын бэлчээрэл, биологийн олон янз байдлын аятаа тавтай одоо амьдрах энэ одоо таатай нөхцөлийг бүрдүүлдэг чухал экосистем боловч сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, за тэр дундаа бас бидний одоо хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаад Хүлэрт намаг дороотох нийт энэ газар нутагт байгаа Монгол орны 1.7% одоо эзэлж тархсан байгаа гэсэн судалгааны үр дүн гарсан 2017 онд гарсан судалгаа байдаг. За энэ газар нутаг маань нэлээдгүй багассан гэдэг ийм одоо харамсалтай судалгаанууд гарч байна. Тэгэхээр бид нар үүнийг яаж хамгаалах вэ? Урьдчилан сэргийлэхтэй дороотлоос урьдчилан сэргийлэх хамгааллын ажлуудыг бас орон нутгийн иргэд малчицтай хамтраад бас загвар байдлаар эхлүүлээд явж байгаа. Тэгэхээр үүнийг яг зохистой харьцаанд бий болгохын тулд илүү цаашдаа юун дээр анхаараасаа гэж та зөвлөж хэлмээр байна. За энэ дороотлыг ярихын тулд бид нар яалтчгүй одоо яг энэ олон нийт хүн төрөлхтөн өөрсдийнхөө энэ үйл ажиллагаан дээр бас зөв зохистой үйл ажиллагаагаа явуулах ийм шаардлага байна. За тухайлбал энэ Хүлэрт намаг маань өөрөө яг Монгол орны хувьд нэлээд онцлог цэвдэгтэй бүс нутаг буюу Монгол орны хойд нутгаар илүү тархсан байдаг. Тэр цэвдгийн бүрхөвчийг хамгаалах байдлаар ингэж тогтсон. За энэ маань цэвдэг хамгаалаад зогсохгүй цаашлаад цэнгэг усны их үүсвэрийг хамгаалж байгаа. За мөн энэ хөрсний үржил шинтэй байдлыг хадгалахад энэ хүлрийн агуулмж, органик карбоны агуулмж маш өндөр ач холбогдолтой байдаг. За тэгэхээр үүнийг бид нар хамгаалахын тулд орон нутгийн иргэд малчид өөрсдөө мэдлэг ойлголттой эхлээд сайжруулах ямар ач холбогдолтой вэ гэдэг тэр талаараа ойлголттой болж бид нар тэднэртэй хамтраад энэ хамгааллын ажлыг эхлүүлж байна. Тэгэхээр хамгийн нэн түрүүний одоо шаардлага бол бид нар энэ Хүлэрт намгийн талаар мэдлэг ойлголтыг олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, тэднэртэй хамтарч хамгааллын ажлыг хийх. За хамгааллын ажлыг хийхэд нь одоо шинжлэх ухааны байгууллагууд, олон улсын байгууллагууд, төсөл хөтөлбөрүүдтэй энэ мэргэжлийн хүмүүс мэргэжлийн арга зүйн зөвлөгөөг нөгөө талаас нь өгөх, хамтарч энэ хамгааллын ажлыг хэрэгжүүлэх шаардлагатай байна гэдэг ийм одоо чухал одоо асуудлуудыг бид нар төслийнхөө хугацаанд олж харж байна. За баярлалаа та бүхний ажил амжилт хүсье. За баярлалаа та бүхний ажлаас амжилт хүсье. За баярлалаа үзэгчдээ. Тэгэхээр өнөөдөр бол мэдээж хөрсний асуудлыг бол хөндөж байгаа. Тэгэхээр энэ хөрсийг хамгаалснараа бас олон одоо давуу талуудыг бий болгож ургамал замун та бидний өдөртөндөө байг хэрэгэлдэг хүнсний одоо бүтээгдэхүүнүүдийг эрүүл байх энэ одоо зүйлүүдийг бол илүү бодиттой байдлаар бас бий болох боломжтой. Тэгэхээр цаашдаа энэ
зөвхөн одоо цөлжөөлт улс зам урамсгалын өөрчлөлтөөс илүү хөрсний асуудлыг илүү бас тодруулж гаргаж ирэх. За үүн дээрээс тодорхой арга хэмжээнд авах шаардлага ус зүй ёсоор тулгарч байгаа нь бас анзаарэгдэж байгаамаа.